Сайн байна уу? Бид та бүхэнд өнөөдрийн хичээлээр багшийн мэргэжил дэвшлэх онлайн сургалтын цахим талбар болох багшийн цахим кампуст хэрхэн нэвтрэх, онлайн сургалтанд хэрхэн оролцох тухай заавар танилцуулъя. За мэдээж бид нэр онлайн сургалтын цахим талбарт нэвтрэн орохын тулд интернет хөтөлбөр рүүгээ хандна. Багшийн мэргэжил дэвшлэх онлайн сургалтын цахим талбар болох багшийн цахим кампуст бид нар сургалтцэг ITPDCG гэсэн цахим хаягаар нэвтрэн орох байгаа. За багшийн сургалтцэг ITPDCG маань гэдэг интернет хөтөлбөрийн дээд хаягийн мөрөнд бичиж энтер төвчд ороход энэ хүү цах харагдана. За багшийн мэргэжил дэвшлэх онлайн сургалтын талбар маань харагдах бүтц нь энэ байна. За эндээс бид нар энэ хүү цахим талбарын хэлийг сольж болно. За энэ хүү зүүн гарын дээд болно. Англи хэл горимд байна. За үүнийг бид нар Монгол гэсэн хэлээр сонгох юм бол цахим талбар дээрх зэсүүд Монгол хэл дээр болж өөрчлөгдөж байна. За эндээс бид нар баруун гарын дээд болонд холбогдох гэсэн текст байгаа харагдчихэв. Ойртуулж үзвэл энэ холбоо сүлбэрээр за холбогдох гэсэн үгэн дээрээ төвшөө. За бүх суралцагчид маань одоо багшийн мэргэжил дэвшлэх үндэс сургалтанд суух ирэх үүссэн энэ багш нар бол мэдээж багшийн мэргэжил дэвшлэх үндэс сургалтанд байлиг бүртгүүлдэг. За бид нар 10 сард үндэс сургалтандаа бүртгүүлсэн байх ёстой. Тэгэхээр бүртгэлцэг ITPDCG мэнд та багшийн мэргэжил дэвшлэх үндэс сургалтанд бүртгүүлэхдээ ямар мэйл хаяг бүртгүүлсэн тухайн мэйл хаягаар холбогдох нөтгөр бичнэ. За энэ дээр миний би gmail.com гэсэн цахим шуудан бүртгүүлсэн байна. За нууц код хэсэгт бид нар багш чагт регистрийн дугаарыг 8 орондоо тавь. Багш чагт гэдэг үгийн багш гэдэг үгийг бол латин үсгээр галгалж бичнэ. За тэгээд бийг жишээлх юм бол 80 оны 9 сарын 12-нд төрсөн. За тэгээд ард талд нь бол 21 гэдэг 2 оронтой тоо байдаг. За энэхүү тоогоо 8 оронтой тоогоо багш чагт гэдэг үг тэмдэглэгийн залхаж бичээд холбогдох гэсэн төвшөлд дардаг. За энд холбогдох нэрийг, нэвтрэх нэрийг сануулгах гэсэн төвш байна. Хэрвээ та энэхүү компьютероос одоо сургалтандаа байнга орох энэ таны компьютер байгаа бол сануулсан байхад бас зөөрөдөг. За ингээд нэвтрээд орсон байхад бол одоо баруун гарын дээд болонд үсэг тоо бүхий код гарч ирж байна. За энэ бол таны сурвалжлагчийн код байна. Жишээлх юм бол энэ S19-TEG210 гэдэг код бол ямар ч вэ гэхээр студент гэдэг S-ийг авсан байна. 19 гэдэг маань 2019 оны. За TEG2 гэдэг бол таны ямар мэргэжлийн багш вэ гэдгийг кодлсон байна. Тэгэхээр монгол хэл, математик, бага анги гэх мэтчлэн бүх мэргэжлүүдийн маань кодууд өөр өөрөөр 2 оронтой тоогоор кодлогдсон байна. За 10 гэдэг бол 10 жилийн үндэс сургалтанд сурч байгаа. Энэ багш. За энэ хүү 8 оронтой тоо бол таны регистрийн дугаарын 8 оронтой тоо байх ёстой. За ингээд эдгээр тоонууд үсгэмүүд нийлээд сурвалжлагчийн кодыг бүтээж байгаа. За ингээд ороод дараагийн анхаарах бидний зүйл бол за сая би та бүхэнд багшийн цахим кампус нэвтрэх зааврыг ингээд видеогоор харуулсан. За тэгэхээр онлайн сургалтанд системд нэвтрэх аргачлал гэсэн энэхүү текст байдлаар зургаар илэрхийлсэн энэхүү зааврыг та бүхэн маань бол харж болно. За тэгэхээр энэ дээр нууц кодоо яаж хийх вэ? Үсэг тэмдэгт нь ямар хөө байна гэдгийг бас та бүхнээс харах боломжтой. За одоо бид нэр энэхүү цахим системд ямар нэгэн курс бүртгэлтэй байна. Тэгжээж тухайн курснаас суралцсан тийм үү? За тэгэхээр энэ жилийн хувьд бол багшийн мэргэжил дэвшлүүлэх онлайн сургалтын 2019 оны сургалт бол 5 чиглэлийн хүрээнд 1-7 хоногт 1 курс суралцахаар нийтдээ 5-7 хоног та бүхэн маань 5 курс суралцахаар төлөвлөгдсөн байгаа. За эхний 7 хоног бол багшийн хөгжлийн 7 хоног. Тэгэхээр та онлайн сургалтын хамгийн 1-р 7 хоногт бол багшийн хөгжлийн 7 хоногоос нэг сэдв сонгоод нэг курстэй суралцах байна. За бүгдээрээ ингээ орохоор 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш нар маань бол багшийн хөгжлийн 7 хоног, сургалтын менежментийн 7 хоног, сурвалжлагчийн хөгжлийн гэх мэтчлийн 5 чиглэлээр 5 курс суу. За ингээд багшийн хөгжлийн 7 хоног гэсэн чиглэл рүү орохоор
багшийн хөгжлийн энэ чиглэлийн хүрээнд сэдвийн агуулгын хүрээнд бол 4 курсыг үүсгэж өгсөн байна. Тэгэхээр багш нар маань энэ 4 курсээс өөрийн сонирхол хэрэгцээнд нийцсэн нэг агуулгыг сонгох. За тэгэхээр энэ 4 агуулгаас аль нэгийг сонгох нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр сургалтын технологи арга зүй гэдэг энэ курс сурснаар та юу эзэмших юм, одоо ямар байх ёстой вэ, те? Ямар одоо нөхцөл боломжийг хангасан байвал танд хэрэгцээтэй вэ? Суралцагчдад тавигдах шаардлага нь юу юм бэ? Би яаж суралцвал энд өөрөө хөгжтэй суралцах вэ? Гэх мэтчлэн энэ курсын танилцуулгуудтай танилцсан. За ингээд мэдээж хүрдэн чадвар эзэмших байдал ингээд харж байгаад курсээ сонгоно. За жишээлх юм бол би багш мэргэжлийн суралцах гэдэг энэхүү сургалтыг сонирхож байх юм бол энэхүү сургалтад бүртгүүлэхээр бүртгэлээ өгнө. За одоогоор танд ямар курс байна вэ гэдгийг энэ 100 гар талд байх удирдлага хэсгээс миний курсүүд гэсэн энэхүү текстэн дээр төвшөд үзэх юм бол танд 1910 news гэсэн энэхүү нэгдсэн мэдээллийн групп таныг авсан байна. За энэ 1910 news гэсэн энэхүү группт бол бүх 10 жилийн сургалтын суух багш нарыг бүртгэж авсан байна. Тэгэхээр таныг бас энд авсан байна. За ингээд 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалт надад хамгийн ихний сургалт бол 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж байгаа. Тэгээд 2019 оны 1 сарын 14-ний өдөр техник сургалтын эхэлнэ гэсэн зар мэдээлэл тавьсан байна. За мөн энэхүү одоо багшийн цахим кампус буюу багшийн мэргэжилд ажиллах онлайн сургалтын цахим талбар дээр хэрхэн одоо энэ систем дээр ажиллах вэ гэдэг гарын авлагыг зааж өгсөн байна энэхүү зурагт. За тэгэхээр бид нүүр хуудас ороод энэ бичлэгийн доор энэхүү гарын авлага маань байгаа. Тэгэхээр энийг та бүхэн маань бас хэвлэж аваад уншиж судлах боломжтой. За тэгээд энэ хэсэгт юу харуулсан бэ гэхээр багшийн хөгжлийн 7 хоногт буюу хамгийн 1-р 7 хоногт та аль курсыг сонгож суралцсан бэ гэх байгаа эндээ бүртгүүлнэ. За сая бид нэр курсүүдтэйгээ бас хальталцсан байгаа. За тэгээд энэхүү бүртгүүлэхдээ юуг анхаарах вэ гэхээр та тос курс 7 хоногийн сургалтуудаас зөвхөн нэг курсыг сонгож судлах боломжтой гэсэн байна. Тэгэхээр багшийн хөгжлийн 7 хоногт бол бид нэр сая орж үзэхэд 4 курс байсан тийм ээ. Тэгэхээр энэ 4 курсыг дөрүүлэнгийн сурах нь байна шүү дээ. Аль нэгийг нь сонгож судлах нь. За ингээд энэ дээр бүртгэлээ өгнө. Тэгэхээр та энийгээ бас яг өөртөө хэрэгцээтэй гэдэг агуулгыг сонгохын тулд дахин танилцуулгыг бас үзэх боломжтой. За ингээд бол бид нэр курсийнхээ эдгээр одоо энэ дээдлийн замуудыг та бүхэн харж байна. Энэхүү замууд бол таны одоо яг энэ одоо курс дотор ямар хэсгүүдээр дараад шилжиж орж ирсэн бэ гэдэг энэ зам нь байгаа. Тэгэхээр бид нэр энэ 2019 оны үндсэн сургалт гэсэн энэ одоо хэсэг рүү шинэ цонх нээгээд энэ дээр бол маус 2-оо дараад дарахад эдгээр цонхлууд гарч ирнэ. Тэгэхээр энэхүү 2019 оны үндсэн сургалтыг шинэ цонхон дээр нээж харъя. За энэ дээр цонх маань үсэд яваад ирж байна. За энэ дээр 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын онлайн сургалтын талбар гэсэн байна. За ингээ ороход багшийн хөгжлийн 7 хоног. 1-р 7 хоног маань энэ байгаа учраас багшийн хөгжлийн 7 хоногийн сэдв курсээс сонгоё. За ингээд сэдв курсүүд танилцуулгатайгаа баг дахин сайтар уншиж танилцаад эхэлнэ. За ингээд хэрэгцээтэй агуулга сонгоно. За танд магадгүй багш мэргэжлийн суралцахыг гэдэг энэхүү курс сонирхолтой байж болох юм. Тэгэх юм бол багш мэргэжлийн суралцахыг сонгохдоо мэдээж энэхүү талбарлага эргэж ороод энэхүү маягтыг бүгэлж илгээхэд таныг энэхүү курс бүртгэж авна. За миний нэр регистрийн дугаар хэрэглэж байгаа. 891221. За суралцагчийн код. Энэ хэсэгт бид нар юу бичих вэ гэхээр энэхүү баруун гарын дээд болонд байгаа суралцагчийн кодыг сонгож бичнэ. За тэгэхээр энэ дээр is 19-2 10 89 1221. За тэгэхээр энэ дээр S гэдэг үсгийг бичгүүгээр зөвхөн
тоогоо бичих юм. За ингээд багшийн хөгжлийн чиглэлээр дараах курсуудад сонголтоо хийнэ үү гэсэн хэсгээс бид нэр сая багш мэргэжлийн суралцах үе гэдэг энэ курсыг би өөрөө сонгож байгаа учраас энэ хүү курсыг сонгоод хэлье гэж. За ингээд дээш нь гүйлгээд үзэхээр таны хариулт бичигдсэн гэсэн монгол тайлбар харагдсан байна. Тэгэхээр миний нөхөө курс суралцах хүсэлт маань илгээгдсэн байна гэж ойлгох шиг байна. За бид одоо багш мэргэжлийн суралцах гэсэн курст бүртгүүлэхээр хариулт илгээж гисэн байгаа. Одоо курст маань бүртгэл авч уу гэдгийг миний курсууд гэсэн хэсгээс дахин харна. За одоо тэгвэл түрүүн миний курсууд хэсэгт 19.10 news гэсэн нэг курс байсан бол одоо BH 11 гэсэн дахин нэг курс нэмэгдэж авч ирсэн байна. За энэ маань бол саяны багш мэргэжлийн суралцах гэдэг курс байх ёстой. За энэ хүү курс руу орж үзье. За багш мэргэжлийн эргэцүүлэл. За энэ дээр бол доорх танилцуулгын хүрээнд судалгаа хийж хэлцүүлэгт оролцсон уу гэдэг. Тэгэхээр энэ хүү танилцуулгыг үзээд би энэ хэлцүүлэгт оролцох юм байна. За хэлэлцэх сэдэв маань юу гэхээр багш яагаад өөрийн өдөр тутмын үйл ажиллагаанд эргцүүлэх хийх шаардлагатай байдаг вэ? Багш мэргэжлийн эргцүүллийн үр дүнд юунд чиглэх вэ? Үр дүн юунд чиглэх вэ гэсэн хоёр асуултын хүрээнд эргцүүлэлээ бичих юм байна. За ингээд ерөнхийдөө энэ мэтчилэн дээр 7 хоног